Та бүхэнд бас гэрэл зургийн уралдаан шинэ гарсан камерууд оронгүйтэй талаар сонирхолтой мэдээлэл хүргэхийг хичээлээ. Та бүхэн таалагдсан сэтгэлтэй байна. Ингээд та бүхэн нэвтрүүлэгтэйгээ цааш хамттайгаарай. MCS Coca-Cola компани 10 жилийн зориулсан Coca-Cola бидний амьдралд фото зургийн уралдаан болон бүтээлийн уралдааныг зарлаж байна. Фото зургийн хайснаа Coca-Cola ундаг чадварлагаар уран сэтгэмжтэйгээр буулгаж чадсан таныг бид шалгаруулах болно. Харин бүтээлийн уралдаанд та зөвхөн Coca-Cola ундааны сав, шил, дааз, таглаа, шошгоор бүтээл төрн бидэнд илгээх юм а. Таач уралдаанд төрүүлэх боломжтой. TG компьютерийн төв. Omniforce компани нь 30 жилийн түүхтэй солонгосын тэргүүлэх TG брендийн бүх төрлийн компьютер түүний дагалдах хэрэгслийг хамгийн боломжийн үнээр Монголд оруулж ирж 2 жилийн баталгаа өгч худалдааж байна. Мөн өмнө нь хэрэглэгдэж байсан компьютеруудад баталгаа гарган иж бүрнээр нь 198,000 төгрөгөөс, ноутбукийг 298,000 төгрөгөөс эхлэн худалдааж байна. Нэмж хэлэхэд Монголд анх удаа ноутбукны нурсан батарейг сэргээж байна. Та бүхэн манайд хүрэлцэн ирж хөргөнөөр үйлчлүүлээрэй. Манай аяг баруун дөрвөн зам 11-р сургуулийн ард компьютер лен төвийн баруун талд холбогдох утас 71480 тэгдэг 99 48076. Гэрэл зурагт гурвын хул мөн түүнээс үүдэн алтан огтлцол гэж зүйл бий. Үүнийг ашиглаж зураг авах юм бол таны зураг илүү сонирхолтой мөн цэгцтэй болж ирэх ёстой. Үүнийг яаж хэмждэггүй гэхээр зураг хэвтэй болонд босоо чиглэл тэнцүү 3 хуваах хэрэгтэй. Энэ хуваас нь шугамуудын огтлцоогоо цэгүүд нь актан огтлцол буюу энэ цэгт хүний анхаарал хамгийн их төвлөрдөг гэсэн үг байна. Энэ цэгдээ та бүхэн өөрийнхөө гол объектыг байрлуулж өгвөл зурагч нь илүү сонирхолтой мөн цэгцтэй болж өгдөг. Ингээд та бүхэнд жишээ зургаар үзүүлье. За энэ удаагийнхаа гэрэл зургийн нэвтрүүлгийн ярилцлагын болон гамма агентлагийн гэрэл зурагт даваа нямыг болж авчихсан байна. Тэгэхээр энэ өдрийн өмнө даваа. За энэ юуны өмнө эхлээд өөрийгөө танилцуулах анх хэдэн жилийн өмнө яаж гэрэл зураг сонирхож эхэлсэн, ямар камертай байсан тохиолдол. За наваа давааны үдэг одоо гамма агентлагийн гэрэл зурагчин зураглаач. Тэгээд ер нь бол одоо гэрэл зураг гэдэг энэ том уралдыг сонирхоод тэрийг авч эхлээд одоо энэ жил 7 дахь жилдээ. Яг нь 6 жил зураг авч байна л да. Тэгээ хамгийн анхны аппарат гэх юм бол би анх одоо 2 жил одоо хайлсаар зураг авчихсан. Харцаа хайлсаар лабораторид байгаа. Яг зураг яаж гаргадаг, зураг яаж бүтдэг тэрний дагуу одоо харцаагаар зураг аваад лабораторид ажиллаж зураг авч ирсэн. Тэгээ яг хамгийн анхны өөрийн аппарат гэх юм бол одоо Canon EOS 1 гэж хайсны аппарат байна. Тэгэхээр яг гэрэл зурагт анх яг яаж хөл тавьчихсан бэ? За тэр бүр одоо яриул бүр одоо энэ нэвтрүүлгийн цаг бол нэлээд өргөхгүй. Тэгэхээр яг давчхандаа бол хамгийн анх 2005 онд Монголын урлагийн зөвлөлийн санаачлагаар Их Британий хүүхдийн ивэг сан гэж тэгээд байсан. Одоо Японы хүүхдийн ивэг сан болсон. Энэ хоёрын одоо санхүүжил дээр хүүхэд ба дурны төсөл гэдэг одоо манай гэрээнд хэрэгцсэн. Тэр төсөлийн одоо хамгийн анхны одоо эсрэгч нь болж одоо тийм харцаагаар тэр төсөл нь өөрөө харцаагаар гэрэл зураг ингэж яадаг бүх материалыг базан цаанаасаа хийсэн л да. Тэгжил анх гэрэл зурагт одоо хөл тавьсан гэх юм уу. Тэгэхээр тэр нөгөө хүүхэд ба дурны төслөөс нь танай агентлагийн нөгөө Бямбачаар инженериас бас гарч ирсэн шүү дээ. Та нар яг нэг төсөлт авах нь. Инженерийн зүгээр нэг төсөлт нөгөө хүүхдүүд нь болоо яг дараагийн хүүхдүүд. Тэгэхээр яг тэр хүүхэд ба дурны төслийнхаа тухай жоохон дэлгэрэнгүй. Манай хүүхэд ба дурны төслийн
багш одоо миний багш Туяа гэж хүн байдаг. Маш сайхан. Одоо миний одоо ганц ч явахдаа ерөнхийдөө миний яг үнэлж хайрлаж явдаг багш нарын нэг хамгийн анх одоо гэрэл зургийн дагаа үсгийг заасан. Багш одоо миний хайртай багш, бич багшийн одоо хайртай шавн. Тэгээд манай яг тийм сургалтын хувьд гэх юм бол манайх чинь жилийн хугацаатай үргэлжлэдэг төсөл одоо тийм сургалт хүүхдэд яг гэрэл зургийн тийм уралгаар дамжуулж өөрийнхөө үзэл бодлыг хүнд илэрхийлэх. Тэгээд дээрэс нь зөвхөн одоо сүүлийн яаж байгаа тийм дижитал техник хэрэгсэл биш. Зөвхөн яг бүр ингээд өөрөө зураг аваад өөрөө явж ямар зураг яаж хүнд илэрхийлэх гэдэг юу хэлэх гэдэг гэдгээ өөрөө зураг явж аваад тэрийгээ өөрөө одоо авсан зургаа өөрөө хайлсаа боловсруулад лабораторид зураг угаагаад ингээд ийм шат дамжлагтайгаар л ерөөхдөө яг матер одоо төслийн үр дүн нөгөө одоо зорилго нь бол тэр байсан л да. Хүүхэд яг өөрийнхөө юу бодож санаж байгаа тэрийгээ илэрхийлэх, зургаар илэрхийлэх. Тэр нь бол одоо маш биднэрт одоо хөгжигч гэдэг юм уу тийм боломж байсан. Хараад хад яг одоо оны шилдэг гэрэл зураг гэж шагналгаар болох шилдэг гэрэл зураг шалгаруулдаг. Тэрнгээр шалгарч байгаа ер нь ихэнх гэрэл зурагчид манаас тэр хүүхэд ба дуран төслөөс гарцаасан байдаг шүү дээ. Тийм ер нь бол яг зүгээр гол одоо юу гэдэг даваа тал нь яг ерөөсөө яг тэр л дээ нөгөө яг гэрэл зурагч нь яг гэрэл зураг явж сурнаа гэрэл зургийг яг юу гэдэг чи яг одоо хайлсаар зураг аваад тий одоо харцаа хайлсаар шүү дээ одоо зураг яаж бүтчихин зургийг одоо юу гэдэг адаглаад хайлсаар зураг авч ирэх чи одоо дижитал шиг ингээл тий дараа ингээ өнгөрөөс шууд авсан зураг харангуут энэ жоон гэрэл нэгтцсэн байна багтцсан байна хот өгцөө жоохон нэг чи ингээ тийгээ шууд харж явах тийм нэг хянах юу байхгүй зөвхөн л одоо яг өөрийнхөө цэвэр мэдрэмж тий тэгээд авъя гэсэн юм а яг тоочны 1 2 дараа тий тэр нь айгүй их даваа талтай одоо хөгжих нэг айгүй том ашиг. Тэгээд яг тийм оны шилдэг гэрэл зургийг одоо янз бүрийн гэрэл зургийн уралдаанд бол яг ер нь бол maaхан жижигтэй оролцдог тэрэмж бас яг нөгөө төрөнөтэй холбоотой. Тэгээд яг манай яг тийм хүүхэд бод орон төслийн нэг юу нь бол тэр сургалтанд нэг хүүхэд нэг ээлжиндээ 10 хүүхэд гэдэгтэй одоош бараг 70-80 хүүхэдтэй төгссөн. Тэрнээс яг гэрэл зургаар ч гэдэг юм уу одоо Монгол гэрэл зургийн сургууль байхгүй гэрэл зургаа биш юм аа гэхэд нэг зураглаач гэдэг юм оператор явсан за нэг 7-8 хүүхэд байгаа. Тэгээд манай тэр цаад байгууллагын юу нь болоод ирэхлээр энэ сургалтанд суучаад төгсөөч заавал чи гэрэл зурагч юм бол гэж байгаа юм биш. Яг миний түрүүний хэлдгээр зөвхөн л хүүхдийн өөрийг хөгжүүлэх гэрэл зураг гэдэг энэ уралгаар дамжуулаад юу хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг л ер нь хүнд хэлчихээ гэсэн тийм байна. Яг зүгээр яг өөрийгөө хөгжүүлээд өөрөө яг мэрэгчлээ сонгоод ингэх юм бол гэрэл зурагч юм бол зураглаач юм эсвэл найруулагч юм тийм болж болох тийм боломжтой. Тийм боломжийг л бий болгож өгч байгаа. Тэгэхээр чи одоо энэ сургалтын суулнахаа дараа одоо яг өөрийнхөө харах үндэсгээ олж авсан. Чиний ер нь зургаар одоо хүмүүст хэлэх гэсэн санаа ер нь юуг дамжуулж хүмүүст хэлхийг хүсдэг вэ? Өөрийнхөө зургаар. Яг ер нь яг би бас өөрөө боддоо ер нь яг энэ сургалтанд суугаад тэгээд анхнаасаа эхлээд ерөнхийдөө өөрийгөө өөрийнхөө одоо ямар зураг авах уу тэгээд ерөнхийдөө олцсон юм шигтэй одоо эргээд харахад ч тухайн үедээ бол яг адилхан гэрэл зураг гэж яг ерөнхийдөө яг юу чинь гэдэг юм яг тухайн үедээ яг нөгөө заалгаж ирсэн болохоор бараг ингээд арчвал бараг авчтай юм байна гэсэн ойлголттой байсан. Яг ингээд аваад ирэхлээр гэрэл зурагч нь бас хэцүү байм байд юм байна те. Зөвхөн дарсан болгон зураг болчихдгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд дээрэс нь яг тухайн үед нөө хайлсаар авч байхдаа бол яг нийгмийн сэдвүүтэй зургууд их авдаг байсан. Яг тухайн нөгөө нэг одоо яг хөвгнийхээ онцлогоос болж байгаа юм. Зарим нь бол яг ингээд өөрөө чиглэлээр л авч байгаа юм л да. Гэхдээ ерөнхийдөө би ингээд одоо зургуудаа нэг контакт хийгээд тэр хальсааг харж байхад ер нь бол нийгмийн сэдвүүтэй зургууд гэр хороол те хүүхэд тухайн үед одоо 2005 6 онд ч яг эд 6 7 онд чинь сонгуул болох гээд одоо манай нэг итгэвтэй жагсагчаад нэг сонгуулийн өмнө гарч ирдэг улсууд бол тэр үед асар их жагсаал болдог шүү дээ. Тэр жагсаал магсаалууд дээр ер нь их очиж зураг авдаг нийгмийн сэдвүүтэй тийм зургууд их авдаг шүү дээ. Тэгээ одоо тэрнгээрээ дагаас тэр юм уу одоо бол яг авж байгаа чиглэл нь бол яг нийгмийн баримтат гэрэл зураг баримтат юм да тийм баримтат гэрэл зургаар л ерөөдөө авдаг. Яг одоо гэрэл зургийн төрлөөс одоо сонгож авсан одоо баримтат гэрэл зураг. Тийм баримтат ахуй амьдрал хүүхэд тэгээ нийгмийн одоо тийм сэдв үз. Тэгээ яг ер нь бол яг миний бодол байдаг л да яг альва одоо уран бүтээлч гэдэг юм уу гэрэл зурагч хүн яг тухайн одоо өөрийнхөө авж байгаа зургаараа ямарваа нэг тийм асуудлыг хөндөж гаргаад тийм тэрийг хүн хараад нэр ийм асуудал байдаг шүү. Одоо хүүхдийн асуудал гэхэд
боломжоор тийм